За энэ 7 хоногт хэдүүлээ 2 шинэ компани үнэлгээ хийн. Ямар төрлийн компани бэ гэх юм бол эрүүл мэндийн салбартай холбоотой. Яг гэх юм бол Америкийн зах зээл дээр, дэлхийн зах зээл дээр нэг томоохон хөдөлгөөн болж байгаа тэр юу юм бэ гэх юм бол жин хасах, урт наслах, эрүүл байх. Жишээлбэл Neuronetics гэсэн компани тэ шинэ технологи хөгжүүлсэн. Юу хийдэг юм бэ гэх юм бол тархины өвчин, depression гэх мэтчлэн эмчилдэг төхөөрөмж хийсэн байгаа. За энэ компани хувьцаа нь бол навс унтсан байгаа. Тэ $3.90 центээр явж байгаа. За гэхдээ ерөөдөө одоо шинээр гаргасан бүтээгдэхүүн үйлчлэгээ ерөөдөө амжилттай болж эхэлж байгаа. Бүр амжилт нь хүрээд их юм бол энэ компани дээр өндөр потенциал байгаа. Энэ 7 хоногийн за нэг 3 дахь юм уу 4 дахь үнэлгээ танилцуул. Дараагийн компани хэдүүлээ ямар компани харах юм бэ гэх юм бол AirSculpt. Америкт маш олон гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүдтэй. За хувьцаа нь яг унтсан бэ гэх юм бол окей. Өөх тэ сорч авдаг хагалгаа хийдэг байсан компани. Тэрнээрээ нэлээд төвлөрдөг байсан. Тэрүүгээрээ ерөөд их хвч мөнгө олдог байсан. Гэхдээ Ozempic гэдэг эм гараад ирсэн. GLP-1 гэсэн компани манай Hims гэдэг компани дотор айгуу сайн зарагдаж байгаа. Тэндээс хэдэн зуун сая долларын борлуулалтын орлого олж байгаа бүтээгдэхүүн тий. Тэрнээсээ болж байгаа юм бэ гэх юм бол өөхтэй бүдүүн хүмүүс нь цөөрж байгаа. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол бузар бүдүүн байсан хүмүүс гинт жин хасчихаараа амар их арьс үлддэг юм байна. За энэ компани санхүүгийн үзүүлэлтүүд нь ойрт сайжаад байгаа. Яагаад вэ гэх юм бол тэр сул байгаа өнжцсэн арьсыг тий эмчилдэг, огтлж авдаг, засдаг тийм хаалга бодоо болгож байгаа. Окей, энэ компани үнэлгээтэй хэдүүлээ танилцуулаад тэгээ гоё байгаа юм бол ишээ хэдүүлээ хөрөнгө олт юм. За одоо буцаагаад зах зээлийн апдейт руу орцгоё. Өнөөдөр алт пуужинтсан. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Украин Орос руу дайрсан. Энүүгээр дамжуулаад алтны ханш бараг $60 өссөн байгаа. Даунтрэндээс ерөөхдөө гарцсан. Одоо алт юу их юм бэ гэх юм бол миний бодлоор энэ даунтренд resistance дээр bounce хийгээд өсөлтөө үргэлжлүүлэх магадaltaй. Манай вакцины бараг 20-25% алтны олборлолтын компани тийм учраас хэдүүлээ эндээс эх 7 хоног, эх сар, эх 2 сарын хугацаанд хөөрхөн ашиг хийх баг. За техник зүгээс ингээ харах юм бол алтны ханш улам өсөх потенциалтай харагдаж байгаа. Магадгүй энэ дайн бүр ширүүцээд эхлэх юм бол Оросууд тий жижигхэн цөмийн зэвсэг шидчих юм бол энэ $4,000, $3,600, $3,400, $3,800 руу өсөх потенциал ерөөхдөө байгаа шүү. За. Тэгээ энэс олж манай Mica Metals ер нь айгүй хөөрхөн өссөн. Өнөөдөр жишээлбэл бараг 16.5 цент руу хүрээд одоо буцаага жоохон буурсан байгаа. Тэгээ Mica Metals юу их гэдэг байна гэх юм бол өмнөх uptrend line руу буцаад очих гэдэг байна. За яг тэгж байгаа юм бэ гэх юм бол одоо энэ тухай ярина. Гэхдээ хэдүүлээ одоо өмнөх ёроолноос оргилцыг дараагийн retraction руу Fibonacci-гийн extension аваад үзэх юм бол тий 0.6 руу явчих юм бол 18.5 цент, 0.786 руу явчих юм бол 20 цент, бүтэн Fibonacci 1 бүтэн extension хийчих юм бол 22 цент руу явах боломжтой. Тэгээ одоохондоо нэг 20 центиг 15.5-аар хуваах юм бол дахиад нэг 20 хэдэн хувийн upside байгаа шиг байна. Тийм учраас хэдүүлээ одоо энэ позица авч үлднэ. Яагаад өнөөдөр Mica Metals-ийн хувьцаа өссөн бэ гэх юм бол 1-дугаарт алтны ханш өссөн, 2-дугаарт уржигтэр амралтын өдрүүдээр шинэ мэдээлэл гаргасан. Юу юм бэ гэх юм бол энэ ил уурхаа ерөөхдөө эхэлсэн байгаа. Тэ? Гэхдээ юу болж байгаа юм бэ гэх юм бол нэмэлт хайгуулга хийгээд өрөм тавиад тэр хайгуулгын тайлан сайн гараад юу болж байгаа юм бэ гэх юм бол ил уурхаа тэ томсох магадaltaй. Тэргээрээ дамжуулаад ерөөдөө ил уурхаа ойролцоо нэг 2 жил ажиллах ёстой. Тэрний дараа гүний уурхаал орох байсан бол одоо тэр ил олборлолт хамгийн ашиг өндөртэй, хамгийн зардал багтай, хамгийн эрсдэл багтай олборлолт юу болж байна гэвэл илүү урт хугацаанд явах боломжтой, илүү их орлого олох боломжтой. Тэгээ энүүгээрээ дамжуулаад ерөөдөө энэ компани ирээдүйд олох мөнгөн урсгал олборлох алтны объем ерөөдөө материаллык хэмжээгээрээ нэмэгдсэн. За нэмээд ер нь бол Mica Metals одоо бараг нэг ойролцоо нэг 3-4 хоногийн дараа анхныхан алтан гарч ирнэ. За энэ мэдээлэл гараад ирчих юм бол манай энэ хөөрхөн хувьцаа бас сайхан өсөж байгаа. За тийм учраас эх 1-2 сарын дотор манай уул уурхаа олборлолт алтны компаниуд биднэрт сайхан өгөөж авчрах
ерөөхдөө магадлал өндөртэй. Тэгээ энэ дээр мэдээж school community дотор би байнгын апдейт өгөх болно. За, манай core mining айгуугой candle хийсэн байгаа. Сарын чартыг харж үзэх юм бол ерөөхдөө downtrend-аас гарцсан бүр ойртод ирэх юм бол downtrend line-ны ерөөхдөө retest хийгээд одоо буцаага өсөө явж байгаа. Арилжаа ойролцооныг 2 цагийн дараа нэгдэнэ. Окей. Тэгээд алтны ханш өссөн болохоор манай core mining одоо 8.5 тий 8.5 буюу 9 руу явах потенциал байгаа шүү. Хэдүүл эзэн орсон байх юм бол 7.6 дээр орсон одоо манай энэ core mining LED-нээ сайхан ашиг өгсөн байгаа. Та бүгдэнд баяр хүргэе. Окей. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж LED-ийг авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Dow Jones харах юм бол ер нь энэ хугацааны цикл явж байгаа. Дахиад нэг доошоо явах магадлал байгаа. Гэхдээ юу тодорхойлж байна гэх юм бол Европ дайм хүсэж байгаа. Европ Оростой алцах гээд байна. Америкийн засгийн газар чив чимээгүй байгаа. Трамп чив чимээгүй байгаа. Pete Hegseth, Marco Rubio, Америкийн удирдагч нь бүгдээрээ чив чимээгүй байгаа. Яагаад гэх юм бол өчтөр болсон Украинчуудын Орос руу дайрж байгаа энэ юм дээр Америкчууд мдээгүй байсан байх шиг байна. За. Тэгээ энэ Европчууд хийсэн юм бол өөрийнхөө хутгсан, бэлдсэн хоолой бантан өөрөө идэх ёстой. За. Европ дайм болох нь барыг тодорхой болж эхэлж байна. Магадлал маш өндөр болоод эхэлж байна. Тэгэх юм бол ер нь хөрөнгө мөнгө Европоос зүхтнаа. Хаашаа явах юм? Америк руу. Тийм учраас Dow Jones ерөөдөө доошоо баг зэрэг буурсан ч correction орсон ч миний тамга юу юм бэ гэх юм бол энэ 500 600 хэдл хүртэл явна. Гоё юм бэ гэх юм бол маш эрсдэл багтай. Айгүй их мөнгө ийш орох боломжтой. Тийм учраас миний зүгээс энэ амха хүний хувьд энэ Dow Jones хэдүүлээ удахгүй багцгаа бас нэмнэ автомата дээр буцаагаад орж ийн. Окей. S&P 500 ер нь Dow Jones-тай адилхан. Гэхдээ яг Dow Jones шиг том бат компаниуд биш, арай жижигхэн. Гэхдээ ерөөхдөө зураг нь адилхан байгаа. Гэхдээ одоо дайны ертөнц, дайны орчин дотор энэ технологийн компани хэрхэн явах юм бэ? Яг сайн мэдэхгүй байна. Энэ дээр нэмэлт судалгаа би хийх хэрэгтэй. Гэхдээ тэрэн дээр жоохон ойлголттой болсны дараа та хуваалцсан. Нефтний үн ханш хаад харж байгаа юм бол өчигдөр өнөөдрийн байдлаараа өчигдөр тавтахад $59 байсан бол одоо $62 руу $3 дээш өссөн. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Зеленский Украинаас болж байгаа. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ эдийн засгийн хувьд бол Оросыг хохирох хүсэлтэй байсан бол Украинчууд юу их байсан бэ гэвэл өчигдөр өнөөдрийн дайралтаараа Орос холбооны нефт, газны дэд бүтцлүү дайрах байсан. Гэхдээ цөмийн зэвсгэлөө дайрж байгаа гэдэг чинь дэлхийн 3 дугаар дайныг авчрах гэж байгаа гэсэн үг. Окей. Ерөнхийдөө Оросын уурыг хүргэж байгаа. Энэ дайныг дараагийн шатанд заавалчгүй авчирмаар байгаа. Тийм учраас ер нь бол газ, нефт, пайплайн, газын хоолой руу дайраагүй. Хаашаа дайрсан бэ гэх юм бол цэргийн бааз, онгоцны бааз, тэгээ submarine base, цөмийн зэвсэг тээвэрлдэг онгоцны баазлуудыг дайрсан. Тийм учраас геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа учраас нефтний үн ханш бас дэше явсан. Тэгээ өшөөд өсөх магадлал бол байгаа. За, Valaris хөдлөөг байгаа яа гэх юм бол амралтын өдрөөр хөдлөөгүй. Гэхдээ энэ Valaris-ийн хувьцааны ханш $40, $42 л одоо буцаад өсөх магадлалтай. Гэхдээ энэ намтчих юм бол энэ уналтаа өргөжлүүлэх баха. Тийм учраас хэдүүлээ хүлээ. Devon Energy pre-market дээр өнгөрсөн тавтаг $30 26 центээр хаагдсан бол одоо pre-market дээр $30 75 центээр явж байгаа. Хөдөлгөөн нь бол нэг амар том хөдөлгөөн одоохондоо байхгүй. Downtrend дотор явж байгаа. Тийм учраас Devon Energy дээр Valaris энэ хоёр дээр шийдвэр нь хэвээрээ.
За мөнгө бас пууждсан. Энэ бол биднэрт бас сайн. Яагаад вэ гэх юм бол манай Curve Mining бас нэлээд томоохон мөнгөний олборлагч. Тийм учраас алтны олборлагч, мөнгөний олборлагч, хоёулангийн одоо үйлдвэрлэж байгаа, олборлож байгаа бүтээгдэхүүний борлуулалтын үн нэмэгдэж байгаа учраас Curve Mining бидний хувьд бол сайн. Өнөөдөр орой бас нэг trade alarm орно. Тэрэн дээрээ хэдүүлээ та анхааралтай байгаарай. Окей. Тэсгийн хувьцаа bullish wedge-наас гараад одоо буцаага жоон consolidate хийж гин. Pre-market-ээр $338 дээр байгаа. Гэхдээ хүлээд ойролцоо одоо нэг 10 хоногийн дараа Cyber Taxi event Texas Austin болно. Тийм учраас энэ Tesla дээр одоохоно хэдүүлээ юм хийх хэрэггүй. Хэдүүлээ зүгээр төвчээртэй хүлээн. Энэ угаасаа бидний хувьд маш урт хугацааны хөрөнгө болохоор тий. Гэхдээ хаяа энэ хувьцаа одоо 380 400 руу өсөө явчих юм бол жоохон хасъя. Тий. Тэгээ дараа нь буцаагаад буурсан дараа нэмж явах бүрэн боломжтой. Окей. Hims бол тий яг адилхан bullish wedge-наас гараад ерөөхдөө Bob Cup and Handle formation таад ингэ харж байгаа юм бол тий. Cup and Handle formation бол яг зурсан зур шиг явж гин. Тэгээд өнгөрсөн тавтахад Hims and Hers-ийн тухай апдейт орсон. Энэ хасаа бүтсэн ч гэсэн тэгээ App Store дотор Hims and Hers-ийн application-ийн үнэлгээ нь улам нэгдэж байгаа, download нэмэгдэж байгаа. Тэгээ Google ranking дээр бас сайжирч байгаа хүмүүс ерөөхдөө энэ Hims and Hers-ийн бүтээгдэхүүн маш их сонирхож байгаа. Жин хасмаар байгаа, үс халзал өтгөн өстэй болмоор байгаа, sex drive-а сайжруулмаар гих мэдчлэн ерөөхдөө энэ айгүй hot sector. Тэгээ эрүүл мэндийн сектор амар hot болж байгаа шүү. Тэгээ энэ peptide гэсэн юм та нар одоо баг анхудаа сонсч магадгүй. Гэхдээ 5-10 жилийн дараа бид нар баг бүгдээрээ peptide, тэгээ GLP-1, semaglutide, human growth hormone гих мэдчлэн peptide юм уу pre-peptide-ууд бүгдээрээ ашиглах болно. Энэ дээр урьдчилаад Hims and Hers ерөөхдөө тэр эрүүл мэндийн Amazon-ы платформ шиг юм хөгжүүлж байгаа. Тийм учраас энэ бас урт хугацааны хөрөнгө олт юм учраас хэдүүлээ энэ дээр юм хийх хэрэггүй зүгээр төвчээртэй хүлээ. За тэгээ энэ Cup and Handle formation бүрэн болчоод магадгүй энэ $80-90 руу өсөх магадaltaй. Дэлхийн 3 дугаар дайн яг эх сарда эхэлчихгүй. За Nvidia bullish wedge-аас гараад пуужндаад тэгээ одоо жоохон Jensen Huang жоохон хувьцаа зарж байгаа, Nvidia insider-ууд жоохон хувьцаа зарж байгаа. Гэхдээ эхний үйлрлийн тайл маш гоё гарцсан. Хэдүүлээ өнгөрсөн тавтахад жоохон арилжаа их гэж үзсэн. Тэрнээр баг зэрэг фейлдсэн. Гэхдээ хэдүүлээ маш бага хэмжээгээр мөнгө орсон болохоор тэн дээр нэг сүртэй юм байхгүй одоо зүгээр энэ хүлээн магадгүй хэдүүлээ энэ Nvidia-гийн одоо худалдаа авсан хувьцаанаас бага зэрэг хасах магадaltaй энэ долоо. Гэхдээ хэдүүлээ хүлээцгээе. Alibaba ер нь бол хэвээрээ байжлагаа нэг сүртэй мэдээлэл энэ дээр байхгүй. Магадгүй энэ дайн илүү ширүүцэд ирээд энэ Киев, Москва, Истанбулны хилцэл ширүүцэд ирээд ах юм бол магадгүй 1%-аараа Alibaba-га багасгах юм. За JD дээр ерөөхдөө яг адилхан ерөөхдөө bottom out болж ах шиг байна. Хэдүүл энэ дээр зүгээр 50 хүлээцгээ хизээ орсон бэ гэх юм бол 12 сард 11 сард ороод хөөрхөн өсөд одоо бүх гейнзүүд буцаага алдсан одоо ерөөхдөө ёроолын процесс дээр явж байгаа. Oscar Health тайлан гарсан $17 пууждсан одоо буцаага $13-14 руу унаж байна. Би үйж байгаа юм бэ гэх юм бол хөвдө нэмж авч байгаа. Тэ. Яг их хөвлийн компани гүйцэтгэлэл санхүү үзүүлэлтүүд амар гоё баг тэрбум $200-ын кэштэй борлуулалт нь өсөд байгаа ашигтай cash flow positive ажиллаж байгаа менежментийн баг маш сайн тэгээд энэ компани үнэлгээ миний зүгээс дэндүү баг энийг ерөөхдөө бас хувьдаа би нэлээд тултална авж байгаа тийм учраас Oscar Health дээр хэдүүлээ юу ч хийх хэрэггүй тэгээд та данслууга мөнгө хийгээл ах юм бол яг пропорцоор яг хуваарлтынхаа дагуу Oscar Health-ийн хувьцаа нэмэл авсаар байгаарай. Хизээ нэг цагт энэ бол дээшээ явна. Гэхдээ цаг хугацаа нь хизээ бэ мэдэхгүй. Гэхдээ энэ хувьцаа урт хугацаанд биднэрт маш хөрхэн бэлэг авчирна. Окей. Одоо жоохон Монголын хувьцаануудыг ярив. Ийшээ ерөнхийдөө хэдүүлээ хөрөнгө олт хийгээгүй байгаа. Би өөрөө энийг бас нэг сонирхдаггүй. Яагаад гэх юм бол Монголын компаниуд засаглал хамгийн гол нь гадаад хөрөнгөний биржээр байгаа
компаниуд жоохон засаглал муутай, жоохон бодлонтой. Mongolian Mining Corporation тэр дундаа хамгийн сайн компани ерөөхдөө нэр хүнд сайтай. Тэгээд энэ нүүрсний downtrend-наас болж ерөөхдөө энэ хувьцаа нэлээд буурсан. Та харж байгаа бол downtrend line-ыг гэхдээ сая цөмөлж чадсан resistance дээр одоо ойж байна. Тэгээ одоо хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол ер нь бол нэг extension хармаар байна, жоохон дээш явмаар байна, нэг $8-9 яваад тэгээ дахиад нэг correction ороод тэгээ магадгүй нүүрсний ханш маань өсөөд явах потенциал байгаа гэж магадгүй. Гэхдээ хэдүүлээ харъя. Техникийн зүгээс бол он дээр үйлдэл хийх одоохон хэрэггүй. За хамгийн сүүлд зис тэ 4 сарын 2-нд Liberation Day-аар тэ өстой NAFS онцсон. Тэрнээс хойш ерөөдөө өсөлтөд явж байгаа. Манай Монголын топ экспортын нэг нь бол зис, энэ химэл оюухан, robotics, цахилгаан машин, тэ эрчим хүчний одоо хөвсгөл болж байгаа атомын цахилгаан станц, салхины цахилгаан станц, нарны цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, усны цахилгаан станц бүгдэн дээр нь юу их хэмжээгээр орж байгаа юм бэ гэх юм бол зис орж байгаа. Тийм учраас манай Монголын зүгээс энэ зисний үн ханш өсөлттэй байна. Тэгээ энэ мөд нэг навс буураад энэ тренд лайныг ингээд хуг аваад $3, $2 руу орох потенциал ерөөхдөө нэг байхгүй. Дайн болоод ирэх юм бол зис бас яг адилхан дахиад хэрэглээ байна. Тийм учраас Монголын номер 1 экспорт, номер 2 экспорт ер нь бол баттай харагдаж байгаа шиг байна. За тэгээ манай school community дөнгөж саяхан үн нэмэгдсэн. Гэхдээ хэдүүлээ бас юу гэж байгаа юм бэ гэвэл чанар дээр илүү анхаарч байгаа, илүү олон компаниудаар үнэлгээ хийгдэж байгаа. Манай баг бас томорж байгаа. Тэгээд одоогийн байдлаараа хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол энэ хоёр компани дахиад 2-3 biotech эрүүл мэндийн компани дээр үнэлгээ хийн. Тэгээ таалагдж байгаа нэг компани олох юм бол хэдүүлээ багц дотор нэм. Эний дараа хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол robotics дээр тэргэмэл ойхоно удирдаг robotics дээр ер нь бол ойролцоогоо 30-40-аад хувьцаат компаниуд байгаа. Тэрийг аль хэдийнэ судаад ирсэн. За тэгээ энэ 6 сарын дундуур ерөнхийдөө тэр robotics компани хангамжийг хийдэг, түүхийдийг боловсруулдаг, сэлбэрийг нийлүүлдэг, тийм гар нугасны жижиг мотор гэх мэт үйлдвэрлэдэг компаниудыг ерөнхийдөө олоод авцсан. Тэгээ ганцхан Tesla хөрөнгө оруулалт хийхгүйрээ бас энэ robotics-ийн хангамжийн сүлжээнээс хэдүүлээ бас ашиг олох. Тэрэн дээр бид нар бас үнэлгээ хийгээд дараагийн гой үнэтэй компаниуд олоод тий. За тиймэрхүү мэдээлэлтэй байгаа. School community дотор уулзъя. Өнөөдөр орой нэг жижигхэн trade update орно. Тэгээд хэдүүлээ 50 байцгаая мэдээнүүдээ харж олон улсын мэдээл тэгээд залбирлаа. Дэлхийн 3 дугаар дайн болохгүй байгаасаа тэгээд Donald Trump Америкчууд энэ Зеленскийг зүгээр хайчаасаа тийм ээ. За баяртай. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.